Хаврын ээжээ хормос бинтэя тэмон Үндэт үзэгч та бүхэндээ эвэн бургалтаан голын хөндий дорших Сэлэн аймгийн баруун бүрэн сумаас баруун бүрэнгийн ирээдүйн төмийг 2025 оролдооныг бүрэн ихээр нь бэлтгэн үзүүлж байна. За хурдан дагны оролдоонд шандаж шалгах 40 орчим бүлгүүд гарааныхаа зурхаад гарч байгааг манай зурагчид нуранд харуулж байна. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариат Сэлэн агро компани захирал Амгалангийн мөн хүрэн 1997 оны Эрдэнэтийн оны их тэглэг барь нааданд хурдан бурламраа шүтлэн багтна ариг дуулж байсан аймгийн алдарт байж Жанжмын бомцын дагсны хүү Батхүү Орхон аймгийн барь наадамд хурдан яриацгаа 3 удаа төрүүлгэж 3 амун үзүүн туртлуулсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Сумьягийн хүү Батцоож Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Баасан сурангийн хишиг суран 2017 онд Сэлэн аймгийн баруун бүрэн Сэлэн аймагт болсон улсын бүсийн уралдаанд хурдан хармараа ариг туртлуулсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариат Лаасрангийн Бүрэн Баатар нар 2024 онд орон нутгийнхаа уяачдыг дэмжихийн зэрэгцээ олон хурдан хүлгүүдийг баруун бүрэн нутгаас тодруулан гаргах зорилготой баруун бүрэнгийн ирээдүйн төмөх уралдааныг санаачлан зохион байгуулсан. За өнгөрсөн жилийн хурдан дагны оролдоонд 32 дааг бүртгүүлээд нийтдээ 25 дааг оролцсон бол энэ жилийн оролдоонд баруун бүрэн сумын уяачид 60 дааг бүртгүүлээд 40 орчим хүлгүүд оролцохоор гарааныхаа зурхаад гаржээ. За өнгөрсөн жилийн анхны оролдооныг Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариат аймгийн алдарт байж Лагдангийн айлаа аймгийн алдарт байж Элдүү очрын ариун болдноор ивент тэтгэж одоо сайхан хамтран ажилласан. За энэ жилийн оролдоон бол одоо өргөн дэлгэр сайхан болж байна. За хурдан дагны оролдоонд нийтдээ 40 орчим хүлгүүд мордсон. Өнгөрсөн жил Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариат аймгийн алдарт байж Элдүү очрын ариун болд энэ оролдоон анхны оролдоонд дааг дөрүүлгэж амун үзүүн Сэлэн аймгийн баруун бүрэн сумын мөнх төрийн их хөрөнгийн ээр дааг, айргийн 3 Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Бат тогтхын Гүйн Баатрын өрөн дааг, 4-т баруун бүрэн сумын Содхүүгийн Мөнх Баатрын зээр дааг, айргийн 5-т Баасан сурангийн хишиг сурангийн өргөн дааг, айргийн 5 дурдлагч наадмын шалаа байсан. За тэгвэл өнгөрсөн жил одоо анхны оролдоонд дааг дөрүүлгэж аригдуулсан уяачид энэ жилийн оролдооныг ивент тэтгэж гардан зохион байгуулж байгааг та бүхэндээ дуулгая. За баруун бүрэн сумаас олон сайхан хурдан үдгүүд тодрон гарч түрүү улсын их барь наадамд түрүү аригт үжээлсэн эм түүхтэй Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Сэндижавын жаргал сайхны унгаадуу Орхон аймгийн Баян Ундар сумын ариат Монгол улсын алдарт байж Доржийн баясгалангийн сумын урмар түрүү их барь наадамд 2 удаа аригт ордолж улсын бүсийн оролдоонд олон төрүүлж аригдсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариат аймгийн алдарт байж Даваан ямын унгаадуу Орхон аймгийн Баян Ундар сумын уяач Хатан Баатрын Манлаа Баатрын зээрдмор 2017 онд Сүхбаатар аймгийн Мөнх хаан самд болсон Жавхлан чаргуулалтанд түрүү мөнгө дурдлаад 2019 оны Ардын Усгалын 98 жилийн үндсийн хөр наадамд 10 дурдлаад их хур дурлаанд мөн 10 дурдалж байлаа. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариат аймгийн алдарт байж Доржийн Нямдавагийн унгаадуу Монгол улсын алдарт байж Дэмбэрлийн дэлгэр барийн хөрөмөр 2016 оны Дүнжин гаруй ор дурлаанд аяригдаж байлаа. За Сэлэн аймгийн баруун бүрэн сум бол 4 том өгшилтаа. За Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Лувсанд орж намраа хулгаж сайхан улаазаргуулаа. Тэр улаазаргуул баруун бүрэн нутагт бол намраа гэж одоо сайхан өгшлийг тарьсан. Баруун бүрэн сумын уяач Лувсанд орж намраа улаазарганы төвд Сумьягийн хулаазарга, Хүрсэтийн хулаазарга, Октябрийн хул гээд олон хулаазарганд дамжаад одоо удамссан. За Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Гаваагийн давгад оржийн саарл гэж хурдан алдаргуулаа. Аймаг сум орон нутгийн наадамд олон төрүүлж ажилласан хурдан саарл алдарга бас баруун бүрэн сумын нэг өгшил болдог. За энэ уралдааны нэг онцлог бол нутгийнхаа 4 өгшил болсон 4 алдарганы нэрэмжит уралдааныг нэрэмжит толгойн зохион байгуулж байгаа. Өнгөрсөн жил анхны уралдааныг намрын хулаазарганы нэрэмжит толгойн зохион байгуулж байгаа. Энэ жил хоёр дахь уралдааныг Гаваагийн давгад оржийн саарл алдарганы нэрэмжит толгойн зохион байгуулж байгаа. За Сэлэн аймгийн баруун бүрэн сумын аймгийн алдарт байж Доржийн Нямдавагийн Алексаа хайр гэж одоо сайхан алдар болсон. Тэр бол одоо баруун бүрэн нутагтаа бас их урд дарж өгшил боллоо тарсан. За хамгийн сүүлд гэх юм бол Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Мягмарын урдан буурал азрах сумынхаа 80 жилийн төрүүлж байсан урдан буурал азраас удам өгшил боллоо сайхан тарсан. За Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяачид олон том уралдаанд улс улсын уралдаанд мордоо дөрвөлгч аргуулсан 1999 онд Эрдэнэтийн оны их тэглэг барь наадамд Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариат аймгийн алдарт байж Мягмарын артаг хар дагаа дөрвөлгч баруун бүрэн сумын уяач Баттанглийн сааралдаага амун үзүүн турдалж байлаа. Баруун бүрэнчүүд тэр уралдааны даагны түрүү амун үзүүн үрдсэн 2000 оны Ардын Усгалын 79 жилийн үндсийн хөр наадамд Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Отхон Баатрын хар дааг түрүү их хөр наадамд төрүүлж байлаа. Тэр хараалал бол баруун бүрэн сумын намрын адуу Алексаа адуу гээд олон одоо угшил тарьсан. За ингээд хурдан дагны уралдаанд шандаж шалгах хүлэг март гарааны хазрахаа дээр ирж байгаа мөчийг манай зургал ажлын донд харуулж байна. Хэтгэн мөчндраа баруун бүрэнгийн ирээдүйн төмөх уралдаанд шандаж шалгаж байгаа даагнууд гарааны хазрахаа дээрээс иргэн 40 орчим хүлгүүд шандаж шалгахаар одоо гараан дээр ирсэн. За хурдан дагны уралдаанд шандаж шалгаж байгаа хүлэг март хэтгэн мөчийн дараа гарааны хазрахаа дээрээс эрэг гэд бэлэн болжээ.
За урдан дааг гарааныхаа 6 дээрээс иргэн баруун бүрэнгийн ирээдүйн төмийг 2025 уралдааны дааг иргэн. За хорж илөө Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын гизгийн шилгэж хайхан газар болж байгаа баруун бүрэнгийн ирээдүйн төмийг 2025 уралдааны хурдан дааг гарааныхаа 6 дээрээс эргэж байгаа мужигаар усгад Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын сумын алдарт байж Батцэгцгийн бүрэн мөнхийн урдан хэр даг хөтлөөд гарч байна. 49 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын яж амгалангийн мөнх бүрэнгийн хүү тэргэлийн уралдаан алдарт даагны уралдааны үзүүр дээр гарч ирсэн байна. 2024 онд анхны баруун бүрэнгийн ирээдүйн төмийн уралдааныг одоо ивент итгэж болсон аймгийн алдарт байж Лагдангийн айлагийн алаг дааг хурдан даагны уралдааны үзүүр хэдэн даагны дунд орж ирсэн байна. За 134 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумаараа аймгийн алдарт байж Мегмарын артхийн хүү ган тогтхын урдан алдарт даагын наан байна. За урдан даагны уралдаанд 122 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын яаж инх төмрийн мөнх эрдний үеж хурлуулж байгаа түүний дүү Мөнх Баатрын урдан алзан даагны уралдааны хөдлөөд газарсан бол Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын тэргэлийн алдарт дааг аман үзүүн дээр байна. 3 дээр нь 1999 оны Эрдэнэтийн оны их технологи нааданд хурдан ар даагаа төрүүлсэн аймгийн алдарт байж Мегмарын артхийн хүү ган тогтхын урдан алдарт дааг 3 дээр гарч ирсэн бол хурдан даагны уралдааныг Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын яаж инх төмрийн Мөнх Баатрын сартаа уран дааг хөдөлжээ. Аман үзүүн дээр нь баруун бүрэнгийн ирээдүйн төмийн уралдааныг санаачлан зохион байгуулагч Мөнх төрийн Амгалангийн мөнх бүрэнгийн хүү тэргэлийн урдан алдар дааг 49 номертой мордсон байна. Сэлэнг аман үзүүнд гарч ирсэн. За ингээд 3 дээр нь Сэлэнг аймгийн баруун бүрэн сумаараа аймгийн алдарт байж Мегмарын артхийн хүү ган тогтхын алдар дааг 4 дээр нь Сэлэнг аймгийн баруун бүрэн сумаараа аймгийн алдарт байж Алекса хайр азарганы эзэн Доржин 8 даваагийн хүү Эрдэнэ нүргийн хэр дааг хурдан даагны уралдааны 4 дээр гарч ирсэн байна. Даагны уралдааны 5 6 дээр сайхан хонгор дааг 12 номертой мордсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын уяач Инх Баатрын хурдан хонгор дааг хурдан даагны уралдааны 5 6 дээр гарч ирсэн байна. Ард талд нь Сэлэнг аймгийн баруун бүрэн сумаараа аймгийн алдарт байж Лагдангийн айлагийн урдан алаг дааг хурдан даагны уралдааны ард талд гарч ирсэн 134 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумаараа аймгийн алдарт байж Мегмарын артхийн хүү ган тогтхын алдар дааг хурдан даагны уралдааны арын хэдийг хөдлөөд орж байгаа 159 номертой морсон хурдан хэр дааг хурдан даагны уралдааны арын хэдийг хөдлөөд урагшлаа. За өнөөдрийн хурдан даагны уралдаан Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын амар өсгөлтийн тий дээр нутагтаа аймгийн алдарт байж Мөнх төрийн хүү инх хүрэнгийн урдан хэр дааг арын хэдийг хөдлөөд урагшлаа. За 114 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын сумын алдарт байж Алагагийн амар төвшингийн хурдан алзан дагаа 114 номертой морсон урагшлаа. 71 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын Ган Баатрын ган дулгын хурдан бор дааг байна. Түүний арал дээр нь 1997 оны Эрдэнэтэй оны их технологи нааданд хурдан буурлмаараа айрагдуулж байсан Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын уяач Жанжбын бомцон таксны ач охин Гамболтын Сэлбэгийн алзан дааг хурдан даагны урдааны саадлаар байна. 5 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын уяач Арднагийн мөнх эрдний хурдан алдар дааг 5 номертой морсон саалаар уршилаа. 114 номертой морсон аймгийн алдарт байж Гамболтын ган төгсөө үеж урлуулж байгаа өнгөрсөн жил баруун бүрэн сумынхаа 100 жилийн амар нааданд хязаалан хуулруу амин үзэн турдлуулсан Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын сумын алдарт байж Алагагийн амар төвшингийн халзан дааг байна. Ард талд нь өнөөдрийн бар нааданд 130 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын яаж Мегмарын ган тогтхын алдар дааг за 15 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын Гамболтын Сэлбэгийн хурдан алзан дааг 71 номертой морсон Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын уяач Ган Баатрын ган дулгын борд байгаа өнгөрсөн жил Сэлэнг аймгийн өрөөс мөсөн байгуулагчдын 100 жилийн бар наадамд хар халдсан айрагдуулсан Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын Ган Баатрын ган дулгын хурдан борд байгаа. Цаатаар нь Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын уяач Арднагийн мөнх эрдний хурдан алдар дагааг Төв аймгийн Батсан бүрэн сумын уяач Буян дэлгэрийн баяр жавхлан байсан урагшлаа. За Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын баруун бүрэнгийн ирээдүйн төмөнхөн уралдааны анхны уралдааныг ивент итгэгч аймгийн алдарт байж Лагдангийн айлагийн хурдан алаг дааг 18 номерт амардсан энд байна. За хурдан шандас даагны уралдааны үзүүрийн хэдэн даагийг харуулнаа. Батсан бүрэн сумын уяач Буян дэлгэрийн баяр жавхлангийн ойж хурлуулж байгаа өсгөн дамгтаа Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын уяач Инх 50-ны Инх Баатрын хурдан хонгор дааг 12 номерт амардсан энд байна. За ингээд урагшилсан харуулнаа. Сэлэнг аймгийн баруун бүрэн сум бол 4 сан хогшилтаа 4 азаргийнхаа нэрэмжит уралдааныг жил бүр одоо ингээд сахан хийж байгаа. 67 номерт амарсан Сэлэнг аймгийн баруун бүрэн сумаараа аймгийн алдарт байж Мегмарын артхийн хүү ган тогтхын урдан алдарт байгаа 1999 оны Эрдэнэтийн оны технологи нааданд хурдан хардаага түрүү өнгөнө дурлуулсан яаж ихүү. За 151 номерт амарсан Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын амар баясгалан тий дээр нутагтаа аймгийн алдарт байж Хүрүүсүргийн мөнх төрийн хүү сумын алдарт байж инх хүрэнгийн хэр дааг урд талд нь өнөөдрийн бар нааданд Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын уяач Арднагийн мөнх төрийн хурдан халтар дааг байна. За энэ өөрийнх нь халтар азарганы тул за өнгөнд оролцож байсан 49 номерт амарсан Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын баруун бүрэнгийн ирээдүйн төмөнх уралдааныг санаачлан зохион байгуулагч Амгалангийн мөнх хүрэнгийн хүү тэргэлийн алдар дааг Сэлэнг аймгийн орхон сумын од жавхлан идэр жавхлан гэж ах トゥ уяачдын адуун сүрэг тэнцсэн хурдан алдар дааг урд талд нь Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын Ариат аймгийн алдарт байж Доржин 8 даваагийн хүү Эрдэнэ нүргийн урдын хэр дагаа. За энэ наадлаар Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын уяач Арднагийн мөнх төрийн урд хэр дагаа наадлаар уршиллаа.
За урдан ярддаг 5 номертой амарсан урдан дагны уралдааны наадтар оршил. За Арднагийн мөнх эрдний урдан ярддаг. За ингээд 122 номертой амарсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж инх төмрийн мөнх баатрын урдан алсан дагыг түүний ах инх төмрийн мөнх эрдэн уйж урдлуулж байгаа өнгөлсөн байна. Амун үзүүн дээр нь Сэлэн аймгийн баруун бүрэн сумын арайт аймгийн алдарт байж элдв очрын ариун болтын унгад Сэлэн аймгийн баруун бүрэн сумын алдарт байж Алтан цугийн инх манлагийн урдан ярддаг амун үзүүн дээр байна. Айргийн 3 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын арайт аймгийн алдарт байж Доржин 8 даваагийн хүү эрд нүргийн ярддаг урдан дагны уралдааны 3 дээр гарчаасан бол 4 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж Арднагийн мөнх эрдний урдан ярддаг 4 дээр байна. Айргийн 5 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж Сэлэн агро компани захирал Амгалангийн мөнх хүргийн хүү тэрэглийн урдан алдардаг даганы уралдааны 5 дээр байна. 2014 оны Дархан аймгийн баяр наадамд түрүү магнад турталж байсан Сэлэн аймгийн орхон сумын яаж од жавхлан идэр жавхлан нарын одоо хээр азрагны удамтай урдан ярддаг 5 дээр хардаг 5 дээр за Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж инх төмрийн мөнх баатрын халзан дага өнгөлсөн Сэлэн аймгийн баруун бүрэн сумын алдарт байж Алтан цугийн инх манлагийн эрхийтэй зуулаад амхтай урдан ярддаг амун үзүүн дээр байна. Аймгийн алдарт байж элдв очрын ариун болтын унган за 3 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын аймгийн алдарт байж алдарт Алексаа хээр азрагны эзэн Доржин 8 даваагийн хүү эрд нүргийн ярддаг 4 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Арднагийн мөнх эрдний урдан ярддаг дагны уралдааны 4 дээр байна. Айргийн 5 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын баруун бүрэнгийн ирээдүйн төмөхийн уралдааныг санаачлан зохион байгуулагч Амгалангийн мөнх хүргийн хүү тэрэглийн алдарт дагны уралдааны 5 дээр байна. Үзүүр төрлөж нь одоо жоохон үндсэн байна. 6 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын алдарт байж энх хүргийн урдан хэрдэг жороо хэрд доллар хэрд дойнын хэр гээд эдний 3 хэр азраг одоо удам орсон ийм урдан хэрдэг 6 дээр байна. 7 дээр нь Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж аймгийн алдарт байж Дагдангийн айлагийн алаг даг байна. Ард талд нь 5 номерт амарсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариатан Арднагийн мөнх эрдний ахиад талтартаа хар дагнаж ирлээ. Ард талд нь мөн буян дэлгэрийн баяр жавхлуу байж байсан инх баатрын урдан онгорд байгаа. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын инх 50-ны инх баатрын урдан онгордаг. За энэ хэдэн дагтайхаа өнгөн дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын алдарт байж инх төрийн мөнх төрийн инх хүрэнгийн ордон хээр дагуна. Өнгөрсөн жилийн баруун бүрэнгийн ирээдүйн төмөхийн уралдаанд даага харигдуулаад зунан Сэлэн аймгийн хавар нааданд харигдуулсан яаж 49 номерт амарсан Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж тэрэглийн алдарт 5 дээр маань за өдүүрийнхээ 4 дагаыг харууллаа. 4 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж Арднагийн мөнх эрдний урдан алдарт дагаыг Төв аймгийн Батцанбар сумын яаж буян дэлгэрийн баяр жавхлах байсан 4 дээр байна. 3 дээр нь Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж Ням даваагийн эрд нүргийн сартаа ярддаг 3 дээр байна. Амун үзүүн дээр нь Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яриад аймгийн алдарт байж элдв очрын ариун болтын унгаад Сэлэн аймгийн баруун бүрэн сумын алдарт байж Алтан цугийн инх манлагийн ордын хээр давгаан өнөө жил одоо сарчны босгон дээр сумын алдарт байж болсон яаж цаад талд нь Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж инх төмрийн мөнх баатрын урдан халзан дагвайн за их талдаа Сэлэн аймгийн баруун бүрэн сумын намрын ад орсон адуу амун үзүүний хээр даг Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж давг дурчин ордон саарл азрагны удам их талдаа орсон адуу цаадлын хээр даг их талдаа Алексаа хээр орсон адуу ингээд баруун бүрэн сумын өнөө 4 азрагны 3-ын одоо удам орсон 3 даг өнөөдөр үзүрд байна. 4 дээр нь Төв аймгийн Батцанбар сумын яаж буян дэлгэрийн баяр жавхлангийн ойж орлуулж байгаа. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж Арднагийн мөнх эрдний урдан алдар даг 4 дээр байна. За ингээд өнөөдөр үзүүрийн 4 дагуур үнэхээр болдон байна. Урдан байна. За ингээд 4 дагаыг хөдөлгөж байна. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж Арднагийн мөнх эрдний урдан алдар даг 3 дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж инх төмрийн мөнх баатрын урдан алзан даг. За амун үзүүн дээр Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Ням даваагийн эрд нүргийн сартаа ярддаг. Наатар нь өнгөлөд байгаа Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яриад аймгийн алдарт байж элдв очрын ариун болтын унгаад Алтан цугийн инх манлагийн урдан ярддаг. За 3 4 дээр нь Арднагийн мөнх эрдний алдарт даг Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж инх төмрийн мөнх баатрын алзан даг гэсэн 2 даг байна. За үзүүрийн хоёрыг сахан харуулнаа. Сэлэн аймгийн баруун бүрэн суманд бол үнэхээр сахан уралдаан болж Сэлэн аймгийн баруун бүрэн сум яриад аймгийн алдарт байж Доржин 8 даваагийн хүү эрд нүргийн хээр даг хөдөлж игэлээ. Амун үзүүн дээр нь аймгийн алдарт байж элдв очрын ариун болтын унгаад Алтан цугийн инх манлагийн урдан ярддаг амун үзүүн дээр байна. За ингээд баруун бүрэнгийн ирээдүйн төмөйг 2025 3 дагны уралдаанд Сэлэн аймгийн баруун бүрэн сум яриад аймгийн алдарт байж Алексаа хээр азрагны эзэн Доржин 8 даваагийн хүү эрд нүргийн хээр даг дурулж Сэлэн аймгийн баруун бүрэн сумын аймгийн алдарт байж элдв очрын ариун болтын унгаад сумын алдарт байж Алтан цугийн инх манлагийн хээр даг амун үзүүн турталж наадамж олоо байсгалаа. Өнгөрсөн жилийн ирээдүйн төмөхийн уралдааны түрүү даагтай эцэг нэгтэй даах. За 3-т Сэлэн аймгийн баруун бүрэн сумын инх төмрийн мөнх баатрын халзан даг 3 турталж Сэлэн аймгийн баруун бүрэн сумын яаж Арднагийн мөнх эрдний алдар дагыг буян дэлгэрийн баяр жавхлан яаж үйж 4 туртлууллаа. За хурдан дагны уралдаанд Сэлэн аймгийн баруун бүрэн сум яриад аймгийн алдарт яаж Пүрүсрэнгийн мөнх төрийн хүү инх хүрэнгийн ордон хээр даг айргийн 5 турталж жил дараалал энэ уралдаанаас айр хүртлээ. 6 дээр нь мөнх эрдний хардааг 6 турталлаа. 7 дээр нь Сэлэн аймгийн баруун бүрэн сумын айжмын алтан цугийн урд сартаа хөрөнdag 7 туртал. Сэлэн аймгийн баруун бүрэн сумын байж инх 50-ны инх баатрын хонгордааг 8 турталлаа. Аймгийн алдарт байж Лагдангийн айдагийн алгадаг 9 турталлаа. Гамболтын Сэлэмгийн халзандаг 10 турталлаа. Ард тал дээр нь Сэлэн аймгийн баруун бүрэн сумын байж тэрэглийн алдардаг 11 турталлаа. За урдан алдардаг 11-д орж иж байгаа.
За хурдан шандас даагны оролдооны арын дагаыг харуулна. За тэрэглийн авторд даагны артаар Цэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Ган тогтхын хурдан алдар даага 12 3 дурдлаа. Ард талдаар нь Цэлэн аймгийн баруун бүрэн сумын Ганбаатарын ган тулгын хурдан бор алдан даага 14 дурдлаа. Түүний ард дээр нь Цэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Батнасангийн хурдан хул дааг орж ирлээ. Би баруун бүрэн сумын Хариат Цэлэн аймгийн баруун бүрэн сумын Хариат Дорж овогтон Ямдава гэдэг хүн байна. Аймгийн алдат дойчхоо. Тэ. Ер нь тэгээд энэ нэг цус саатууд сүүлдээ хүүхдүүд дурлаад нэг англи азар авчихсан. Тэрний маань төлөө ингээд нутг орны маань энэ тап уралдаанд төрүүлж байна. Анхны уралдаа тэгээ нэгний өдөр ингээд 5 сарын 1-нд 50 гаруй даага мордлоо. Энд төрүүлчлээ. Сэтгэл өндөр байна. Сайхан болж байна наадам зохион байгуулалт өндөр. Би Цэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Алтан цагийн инхэм аллаа гэдэг хүн байна. За тэгээ даага маань болохоор элдв очрын арин бол дахин маань унага адуу. Тэгээд баруун бүрэнийхээ ирээдүйн төмөхийн даага уралдаанд сайхан даага амуу үзүүлгэлээ. Сайхан байна. Сэтгэл өндөр байна. Арин бол дахин маань унага адуу байгаа. Их нь бол эцэг нь болохоор өөрийнх нь цэвэр азрах арин бол дахин англи азрах тий. Тэгэл тэдний л адууны үр юм байгаа юм да. Өнөөдрийн уралдаанд 2 даага мордууллаа. Нэг нь 7-оор л ирлээ дээ. Тий. Баяр наадмын зохион байгуулалттай талаараа сайхан л байна. Сайхан зохион байгуулаад сайхан уралдаж байна. Намайг инх төмөр юм хэрдэн гэдэг Цэлэн аймаг баруун бүрэн сумын иргэн байна. Тэгт. Халзан даага болохоор манай дүү Мөнхбаатарын халтраа зраа төл манай дүүгийн даага над дээр ирж оёгтаад энэ нутгийнхаа наадамд 3-аар тагстай баяртай байна. Удам гэвэл эцэг тал нь манай дүүгийн англи халтраа зрах. Их нь манай өвөө Хасын давга гэж хүн байсан. Тэр үний адууны тийм харгүй би. Манай энэ голын намраа хатвал гэдэг. Намраагүй л гэсэн үг. За сайн байна. Намайг Төв аймгийн Батцанбар сумын Хариат Уян дэлгэрийн баяр чухлан гэдэг залуу бич. Энэ хээр дага маань бол их нь Төв аймгийн Жаргалант одоо дээр тойруулга гэж байсан. Жаргалант тойруулга өгчлөнгөө гэдгийг хэрэггүй. Тэгээд эцэг нь болохоор өмнө Цэлэн аймгийн баруун бүрэн сумын Хариат Арднагийн Мөнхөрдний гэдэг юм наашхад гэдэг цэвэр англи дуудраны төл юм байгаа. Тэгээд хээр дага маань сая заагаа уралдаж 3-оор орсон баяртай байна. Энэ хээр дага өнөөдөр Цэлэн аймгийн баруун бүрэн сумын Хариат Сумын алдарт байж Арднагийн Мөнхөрдний гэдэг манай ах юм маань нэр дээр мартсан. Роо сайхан уралдаа хийж байна. Наадам бас сайхан боллоо. Өргөн дэлгэр сайхан болж байна. Тэгээ нийт уяачтай баяр санаалгачнаа илэрхийлье. Тэгээ өнөөдрийн баруун бүрэн сумынхаа ирээдүйн төмөөх даагны уралдаанд хээр даага айргийн 5-аар дахиуллаа. Баяртай байна. Тэгээд миний хээр даагны удам өгшөл бол яг аймгийн алдарт байж мөнх төргө манай аавын цуглуулсан 3 хээр азраг дамж гарсан даага байгаа юм. Жороор дойны $1 хээр гэсэн юм 3 хээр азрагны маань өгшөлтэй. 3 том азрагны өгшөл орж гарсан. 25% цустай даага байгаамаа. Эцэг нь арабын 50-тай $1 хээр гэж бас сум орон нутгт их олон айраг төрүүлж исэн азраг байгаа юм. Тэгээд хээр даага маань манай яг унган даага мөр унаач даава хүүгийн Батэрдэн гэдэг дүүгийн маань даага байгаамаа. Тэгээд энэ унаач хүү Баяр Магнан Бат тогтох гэдэг дүүдээ баярлалаа. Энэ уралдаанд ерөн сайхан нутгийнхаа уяач биднийг ингээд дэмжсэн сайхан уралдаан болж байна. Тэгээд ингээд нутаг орныхаа адууг улам сайжруулахын тулд хийж байгаа бах. Тэгээд энийг улам сайхан үргэлжлүүлээд яваасаа л гэж бодож байна да уяач хүний хувьд. За ингээд нийт нутгийнхаа ард түмэнд энэ зундаа сайхан наадаараа гэж хэлье да. Цэлэн аймгийн баруун бүрэн сумын уяачны холбооноос зохион байгуулагдсан ирээдүйн төмөнөх хурдан даагны уралдаанд Цэлэн аймгийн баруун бүрэн сумын аймгийн алдарт уяач Ямдавагийн хүү Эрдэнэүрэнгийн хээр Инхмандагийн хээр Мөнхбаатарын сатаа хүрэн Мөнхөрдний хээр аймгийн алдарт уяач Инхүрэнгийн хээрнарын өтгөн сүргийг хангаад кисорыг батруудад хамаг амтны ханшгүй баяр сангди балдай торинат юм нэтлэггүй хурдтаг тамурдаа сонгонгууд мянган гэртээ төрөө нэтршгүй хурдтаг мян сүнжэлтаа сонгонгууд дөрвөн саягаа яралт сонзамл зурга хүчүүгээ согсон
сайхан чихийг салбилзуусан төгрөг харнуудыг тармалзуусан туудаа сайхан даага хатталзуусан төрөг сайхан биеийг голболзуусан ирчээд дөрвөн хөлдийг арилзуусан эрдний дөрвөн туураа ширэлзуусан дайчирсан дайны хөдөг давхиж ирсэн хангаамаг даяараа нурсагдах шандуудаа галтэр хурдан хөлгүүдээ Баруун бүрэнгийн ирээдүйн түмийг 2025 хурдан дагны уралдаанд төрүүлж яригдсан хөлгүүдийг солилцож бай шагналыг гардуулан өгөхөд бэлэн болжээ. За уралдааныг зохион байгуулагчид хурдан дагны уралдаанд дааг бүртгүүлсэн бүх уяачид болон уралдаан шүүгтүүдэд гарын бэлэг гардуулсан бас сайхан уралдаан боллоо. За хурдан дагны уралдаанд Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариад аймгийн алдарт байж Доржийн Нямдавагийн хүү Эрд нүрэнгийн хэр дааг түрүү мгнаа турдаллаа. Алдарт Алексаа Эр азарганы их талын удамтай ийм дааг. За хурдан дагны уралдаанд дааг бүртгүүлсэн нийт уяачид өндөр зардалтай хагалгаанд орох сумынхаа 2 хүүхдэд тус бүр одоо 500 мянган төгрөг нийгмийн хариуцлагын хүрээнд хандууллаа. За хурдан дагны уралдааны аман үзүүнд Сэлэн аймгийн баруун бүрэн сумын ариад аймгийн алдарт байж Элдв очрын ариун болдын унгад сумын алдарт байж Алтан цогийн их мандалагийн хээр дааг айргийн 3-т Сэлэн аймгийн баруун бүрэн сумын уяач Инх төмрийн Мөнхбаатарын алзан дааг 4-т Сэлэн аймгийн баруун бүрэн сумын Арднагийн Мөнх хүрдний алтар дааг айргийн 5-т Сэлэн аймгийн баруун бүрэн сумын сумын алдарт байж Мөнх төрийн инх хөрөнгийн хээр дааг хурдалж наадамж олноо байсаглаа. Бас одоо зүгээр ингээд уралдаад хамаад ингээд хаврын уралдаад зогсохгүй бас хүмүүнлэгийн ажил тийм ээ нийгмийн хариуцлага хүрээнд бид бас манай баруун бүрэн сумаас нэг 2 хүүхэд одоо өндөр хагалгаатай өндөр дүнтэй хагалгаанд явж байгаа тэрэнд бас нэг хүмүүнлэгийн ажлаас нэг сая төгрөг хандуулсан байгаа. Энэ оюучид маань одоо бүгд одоо идэвхтэй оролцсонд бас баярлж талархаж байна. За баруун бүрэн сумынхаа нийт залуучууд болон уяачид та бүгдээрэнд нь одоо уйсан болгоно хурдан байх болтугай гэж үсээрвэ. Мөн та бүхэндээ баярлалаа. Энэ сайхан уралдааны зохион байгуулахад тусалж дэмжиж оролцсон сумын засаг даргын хамт олон эмнэлгийн хамт олон та бас баярлалаа гэж хэлье да. За манай өвгийн саарл азар болохоор Төв аймгийн Жарлант угшилтай аймаг сумын наад нэг 20 гаруй айрдж төрүүлсэн хурдан азар байгаа. Одоо өвгийн саарл азрын үе удам одоо хэдэн үеэр энэ гол сайхан хурдалж одоо энэ голдоо нэгэн угшил болоод одоо сайхан хурдалж байна. Энд одоо маш их өөр хүмүүс бидний зүйлс маш их баяртай байна. Одоо хэдэн сумынхаа баруун бүрэн сумынхаа морины төлөө зүтгэж дэг ах нартайгаа нийлээд бид нэр нойлонгоос эхлээд энэ баруун бүрэнгийн ирээдүйн төмөх гэдэг уралдааныг анх санаачлал хийсэн. Одоо энэ жил ингээд 2 дахь жилдээ боллоо, сайхан амжилттай боллоо. Анхны уралдаан бол бас даагны тоо бага байсан. 30 гаруй дааг авсан. Энэ жилийн хувьд бол нэг 60 дааг бүртгээд бас нэг 40 дааг уралдлаа. Тэгээ уралж байгаа адууны чанарын хувьд бол сайжирсан байна энэ жилийн хувьд. Тэгээ жилээс жилийн ирэх тусам бас энэ уралдаа маань сайхан болох байх гэж бодож байна да. Яг энэ жилийн хувьд болохоор юу яасан? Нодлон бас айрагцсан даагны эзлүүд нийлээд ингээд сайхан юу яасан? Зохион байгуулж байгаа. Тэгээ энэ дээр бас ах нар одоо Мөнх хүрэн ах, Батхуу ах ингээд сумын засаг даргын юу маань бас ингээд захирамж гаргаад энд ач холбогдол өгөөд энэ жилийн хувьд бол яг хуулийн дагуу
боллоо. 5 сарын 1-нд оролдлоо. Сайхан боллоо. Хүүхд морь 9 минут хил амгүй сайхан л уралдаан боллоо. Баруун бүрийн сумын иргэдийн төлөөлөгчд гоё дээрээс нь бас баруун бүрийн сумын ОСТ холбоо за засаг даргын хамгааллын газраас ингээд өнөөдрийн уралдааны зохион байгуулалт маш сайхан оролцлоо. Ерөнхийдөө манай баруун бүрийн сум маань 4 том өгшөлтэй. За тэрний нэг нь яг үндсэн өгшөл юу гэхээр намираа бол гэсэн өгшөл байдаг. За залгуулад гагийн саарал, алексей хэр, мегагийн буурал гэсэн тийм 4 том өгшөлтэй байдаг. За энэ өгшлүүдийнхаа ерөнхийдөө мэдээж удам өгшлийн цааш нь сайн сайжруулах гэдэг утгаараа одоо сүүлийн шин цагийн Монгол адууг энэ өгшлүүдтэйгээ холдож энэ сайхан хордон чанарын адуу үржүүлэхийг ингээд манай оюутан маань өнөөдөр ингээд гаргаж ирээд тэрнийхээ одоо үр дүнг үзье гэдэг утгаараа өнөөдөр ингээд хөрөлжилтэй энэ сайхан баруун бүрэн ирээдүйн төмөг гэсэн уралдааныг зохион байгуулж амжилттай зохион байгууллаа. Тэнгэрийн ээжээ хормос бил таяа